За Германы Берлин хотын засгийн газрын ордны хажуудлын номын сан байна. За энд ингээ хотын төвөөр урсдаг гол нь явж байна. Тэгээд нэг их entertainment зохицуулт хийдэггүй маань зүгээр ингээ алхахдаг хоол моолны газар янз бүрийн бохирдол авахгүй. За тэгээ нь болохоор засгийн газрын ордны нэг хэсэг буюу Монгол улс одоо 8 байнгын хороотой байдаг бол эдний Герман улсад 22 байнгын хороо ажилладаг. Тэгээ байнгын хорооныхоо барилгуудыг ийм цилиндр хэлбэртэй шилэн нэвт хийд юм байна. Одоо энд ажилчдын хоолны газар нь харагдаж байна. Тэгээд хоолоо идээ сууж байгаа нь яг харагддаг. Тэгээ энэтэй адилхан энэ том барилга дүүрэн одоо ийм өндөр том барилга ийшээгээ нэлээд үргэлжилж байна. Тэгээ энэ төв голынхоо дэргэд ингээд цаашаага нэлээд олон цилиндр байгаа. Тэгээ энэ цилиндрүүдийг юу гэж үздэг гэхээр Герман улсын одоо хамгийн гол хөдөлгүүр шүү. Герман бол машины үйлдвэрлэлээр алдартай. Тэгэхээр машин болвол цилиндртэй хөдөлгүүр дээрээ тогтдог. За тэгээ хөдөлгүүр гэдэг маань өөрөө улс орныг авч явж байгаа хамгийн гол байнгын хороодын үйл ажиллагаа юм шүү гэж үзээд энэ цилиндр хэлбэртэй. Тэгээ ард иргэдтэй нээлттэй байх үүднээс бүх гадна тал нь юм шилэн тэгээд ажиллаа хийж байгаа хүмүүс нь ил тод харагданаа, иргэдтэй ойрхон байна гэж бэлэгддэг гэж юм. Тэгээд энэ засгийн газар болон энэ байнгын хороодод ажиллаж байгаа хүмүүсийн бас хүний хүүхдээ эрхийг бодоод яг замынх нь эсрэг тал хотынхоо төвд энэ эндээс ахуулаад цаашаа үргэлжилж байгаа энэ том гудамжийг дуустал хүүхдүүдийнх нь цэцэрлэг байдаг гинэ. Тэгээ хүүхдүүдээ яг хажуу талд нь цэцэрлэгтээ өгчөд ажиллаа хийгээд тараад хүүхдээ авч болдог. Тэгэхээр ингээ хүний эрхийг чангаж гин дээр ингээд төрийн байгууллагуудад ажиллах хүсэл сонирхлыг маш сайн төрүүлэхээр бэлдэж өгсөн байна. Тэгээ их гоё юм цэвэрхэн хот байна шүү. За бас Австралийнхтай адилхан одоо ийм замын хавтангаа хийдэг технологи юм өөхөн чулуугаар хийсэн байна. За ингээд эндээ цэвэрлэгээ үйлчлэгээ хийж байна. Ийшээгээ усан онгоцоор бас аялж болдог байна. За энэ сая гүрнээс бууж ирлээ.